Энэтхэгийн хойд зүг орчмын оролцоо өчигдөр сүүлийн 10 жилд болж байгаагүй урт хугацааны цахилгаан зарлалт болсон. 100 мянган хүний амьдралд сөргөөр нөлөөлж байгаа энэ байдал үргэлжлсээр байгаа бөгөөд эмнэлэг замын бөглөрөл үйлдвэрлэлийн үйл ажиллагаа зогсон байдалд ороод байна. Hayatın her alanında olumsuz etkilemeye devam ediyor. Энэтхэг улсын цахилгаан шим хүчний удирдах тэргүүн Сүшэл Кумар хэлэхдээ ажиллаж байгаа бүх хүмүүст үүрэг даалгавар оногдсон байгаа. Одоогийн байдлаар баруун зүгийн хот газруудаас тог авч байгаа болохоо мэдэгдсэн юм а. Тус улсын хойд зүг болоод зүүн хойд зүгт цахилгаан дамжуулагч шатсны улмаас ойролцоогоор 670 мянган хүн тоггүй орчинд байна. Тус газарт хамгийн сүүлд 2001 онд ийм хэмжээний цахилгаан зарлалт болж байжээ. Мөн энэтхэг улсад энэ борооны улирлаа болоогүй улмаас маш их халж байгаа бөгөөд цахилгааны тусламжтайгаар сэрүүцэл хөцөлж үгүй болсон. Шинэ Дели хотын метро зогсноос болж 100 гаад галт тэрэгний хөдөлгөөн хязгаарлагдаад байгаа юм байна.